Өнөөдрийн бичлэг дээр Jonathan Livingston хэмээх цахлаа гэсэн энэхүү номын гол санааг товчлон ярих болно. Номын зохиолч Ричард Бах бол энэхүү номон дээрээ хүн төрөлхтөн хэлхийг хүсэж байгаа зүйлээ цахлаан амьдралаар дүрслэн бичсэн гэж яригддаг. За тэгээд цахлаан ном бол ерөөхдөө маш амархан уншигддаг ч гэсэн нэлээд гүнзгий ном. Үгэн дотор үг явж идэг. Нэлээд гоё философик ном учраас одоо уншсан хүн болгон өөр сэтгэл хөдлөлтөд үлдэж магадгүй. Тийм болохоор номын агуулгыг бол яг байгаа чигээр нь үйл явдлыг нь товчлоод ярья. Хүн болгонд ямар байр суурин дээр ямар нөхцөл байгаа вэ гэдгээс шалтгаалаад өөр мессежийг өгч магадгүй. Тэгээ философик ном чинь хүн болгон гоё өөр тайлтдаг штэ тийм учраас номын агуулгыг яг гоё товчлон ярья. За Jonathan Livingston гэдэг цахлаа байна. За энэ цахлаа бол өөрөө сурч мэдхийн төлөө явдаг. Сүргийнхэн цахлаа нар бол бүгдээрээ хоолоо олж идэхийн төлөө одоо цахлаа гэдэг амьтан чинь нөгөө нэг ийм завнаас унсан ер нь бол тэр үртэс мөрцөөр хоолдог амьт юм байна л да. Тэгээд бусад цахлаа нар бол бүгдээрээ л тэр завийг манаад хоолоо олж идэхээр амьдарч байсан ч гэсэн нөгөө Jonathan маань бол өөрөө ганцаараа сурч мэдхийн төлөө явдаг. Тэгээд бусад яг сүргийнхаа цахлаа нарын дургу хүргээд байгаа учраас аав ээж хоёр нь санаа зовоод аав ээж хоёр нь түнд зөвлөдөг байгаа. За ээж нь бол ингэж сануулдаг цахлаад Jonathan хэлэхдээ сүргийнхэнтэйгээ адил байхад юу нь болохгүй байгаа юм бэ? Хотон шувуу, салхид шувуудал доогуур нисдэг. Яагаад юу ч идэхгүй байгаа юм? Хүү минь чи яс арьс боллоо шүү дээ. Гэхдээ нь Jonathan ээжтэй буцаагаад яс арьс болгээ хамаагүй ээжээ. Би агаарт юу хийж чадах, юу хийж чадахгүйгээ мэдмээр байна. Тэгээд л гүйцээ гэд ээжтэй хариулдаг. Тэгсэн чинь аав нь бас Jonathan зөвлөхдөө хүү минь өвөлд өгч байна. Завиуд ховортноо. Хөвөөний загаснууд гүн рүүгээ орчихно. Хүү минь чи юм сурах гээд байгаа бол хоолоо яаж олох тухай сурчих. Хоолоо л олж идэхийн тулд нисдэг гэдгийг мартаа хүү минь гэж хэлдэг. Тэгээд Jonathan яг эхэндээ бол аав ээж хоёрынхоо зөвлөгөөг аваад бусад энгийн цахлаа нар шиг одоо хоолоо олж идэхийн төлөө амьдрахыг эхлээд сонгодог. Тэгээд өөрөө бас тэдний шиг амьдрахыг хүсдэг ч гэсэн маш утгагүй санагддаг. За энэ дээр ингэж ütсэн байна Jonathan маань. Ямар ч утга алга гэж бодонгоо арай гэж олж авсан жаахан давсалсан загсаа араас нь хөөж явсан өлөн хөгшин цахлаад зориуд үлдээлээ. Энэ бүх цагийг би нисэж сурахад зориулж болох л байлаа. Сурах юм маш их байхад ингээд нэг их утсангүй ганцаархнаа нисэж сурахаар явдаг. Тэгээд одоо ганцаараа нисэх сургалт хийж хахтаа бол янз бүрээр нисэж сурдаг. Ингээл доогуур нисэж сурдаг, дээгүүр нисэж сурдаг. Тэгээд шүнж гисэн нисэж сурдаг. Тэгэх болгонд нөгөө нэг энэ ном чинь бодлын хязгаарын талаар хязгаарлалт биднийг одоо хязгаарладаг зүйл бол бидний дотор байдаг. Бодол биднийг хязгаарладаг гэдэг ааштай тий. Тийм учраас яг нэг шүн нисэнгүүт нь чихэнд ч юм уу доктороос нь ч юм уу тэгэл дуу хоолой сонсготол тий. Шүн нисэнгүүт цахлаа чинь шар шувуу биш дээ. Шар шувуу нар л шүн нисдэж штэ. Тэгтэл цахлаа шүн нисдэггүй штэ гэж бодогдоол. Тэгэл доогуур нисэнгүүт нь хотон шувуудал доогуур нисдэж штэ гэж бодогдоол. Гэхдээ доогуур нисэх юм бол баг хүч зарцуулж нисдэг учраас Jonathan доогуур нисдэг гэсэн тэр янз бүрийн олон төрлийн нисэх зүйлсүүдийн давуу талыг нь ашиглаад гой нисдэг. Гэхдээ чихэнд нь бол тиймэрхүү дуу хоолой сонсогддог тий. Дээгүүр нисэнгүүт нь за би ямар бүргэд биш дээ. Бүргэд л дээгүүр нисдэг штэ гэж шүн нисгээр болохоор би чи ямар шар шувуу биш дээ гэсэн зүйлсүүд бол чихэнтэй сонсогддог. За тэгээд ингэж нисэх сургалтыг хийсээр агаад Jonathan маань цагт 90 бээрийн хурдтайгаар нисдэг. 90 бээрийн хурдтай ниснэ гэдэг нь бол цахлаан түүхэн дэх рекордыг эвдчихлээ гэсэн. Тэгээд 90 бээрийн хурдтай нисэж агаад доошоо аягүй ингээд огцом унцдаг байхгүй. Унаад ухаалтаад сэрснийхаа дараа бас ингээд гутраад за би чи юу энгийн цахлаа юм чин би ерөөсөө ингээд одоо шонхор шиг ингэж дээшээ өндөрт нисэн ч гэж юу аах вэ? Хэрвээ би тэгэж гоё өндөрт нисэж чадах байсан бол шонхор шиг жижигхэн далавчтай байх байсан штэ гэл боддог. Тэгчихсэн гинт толгоон дотор янг гэл тийштэй тэгвэл өндөрт нисхийн тулд шонхрууд өндөрт нисэдийн тэгээ шонхрууд чинь жижигхэн далавчтай байгаад байна. Тэгвэл би чи ингээд өөрийнхөө далавчийг хумайл шонхор шиг жижигхэн болоод нисвэл болох юм байна штэ гэл гинт олоод тэгэл саяхан л нөгөө нэг би чинь зүгээр цахлаа юм чинь гэл бууж өгчээсэн үгүй штэ би чи ингээл шонхор шиг нисэхэд болох юм байна штэ гэл гоё дахин урам зориг ороод дахиад нисдэг. Тэгээд цагт 90 бээрийн хурдтай нисэнгүүтээ цахлаан түүхийн уулын рекордыг эвдсэн штэ. Тэгсэн чинь дахиад шонхор шиг ингээд одоо далавчаа хумж нисэж байгаа болохоор цагт 140 бээрийн хурдтайгаар нисдэг. Энэ бол бүр ингээд цахлаан түүхүүд урд хожид хизээч байгаагүй ингээд хязгаарыг давччихна гэсэн. Өөрийнхөө дээд хязгаарыг давцсан. Одоо цахлаа гэдэг төрөлтний бүр хязгаарыг ч гэсэн ингээд давцсан. Тэгээд ингээд баярлаад одоо явж исэн чинь шүн орой болтол ингээд бэлтгэл сургуультаа хийгээд тэгээ шүн болоод сүргийнхэн лугаа явдیں۔ Тэгээ сүргийнхэн лугаа явсан чинь сүргийнх нь зөвлөлийн хурал хийх гээд ингээд бөөнд тойроод
зогсож идэг байхгүй. Тэгээд Жонатаныг хүлээгээд тэгснээр Жонатаныг иржсэн чинь энд голд ороод зогсоо гэж хэлдэг. Тэгээд цахилгааны үед бол ингээд зөвлөлийн хурлаар голд орж зогсноо гэдэг нь хоёрхан зүйлийг л илтгэдэг юм байна. Нэг нь бол маш их нэр алтар, маш том гавьяа шагнал. Нэг нь бол гутамшиг болж байгаа тохиолдол. Тэгээд голт нь орд юм байна. Тэгээд Жонатан бодохдоо бол эдгээр ингээд намайг бүр ингээд цагт 140 бэрийн хурдтай ниссэнийг харцсан юм байна, анзаарсан юм байна. Тэгээд намайг одоо ингээд баг шагнаж алтаршуулах байгаа юм байна гэж боддог. Яг тэгвэл цагт 140 бэрийн хурдтай нисээд тэгээд ингээд далайн гүн мөн рүү сэлээд одоо Жонатаны хийж байгаа зүйлсүүдийг нөгөөдөл нь сурчих юм бол уул нөгөөсөнд нь амар хэрэгтэй байгаад идэг. Яг бол цахлаанаас чинь өөрсдөө нэг хоол олж идэхийн тулд завны талхны үүрэн үүргээр хооллоод байгаа шүү дээ. Тэгтэл Жонатаны сурцсан тэр нислэгүүдийг хийгээ сурчих юм бол далайн гүнд ороод одоо гой чанартай заагс магснаар хооллох боломжтой болно гэсэн. Тийм болохоор Жонатан маань намайг ингэж голд цогсоогоод алтаршуулах хэрэг байхгүй. Гол нь би өөрөө сурсан зүйлийг та нартай хуваалцмаар байна. Бид нарт илүү дээр ингэж амьдрах боломж байна гэдгийг ингэж би хэлмээр байна гэж бодоод нөгөө голд нь ороод цогсдог. Тэгсэн чинь юу гавьяа шагнал байтахаа тэр одоо цахлаан ахлагч нь хэлдэг. Жонатан чи гутамшигт үйлдэлээсээ болоод энд зогсож байгаа гэдгийг мэдэх хэрэгтэй. Чи бол ингэж ямар ч хариуцлагагүй цахлаа гэд хэлдэг. Тэгсэн чинь Жонатан бүр ингэ балартаад хариуцлагагүй гинэ би юу даа гэл гайхаад нөгөө одоо ахлагчаас асуудаг. Гэхдээ цахлаан хуулинд бол ахлагчийн урдаас нэг ч үг хэлж болтгүй юм байлаа. Гэхдээ Жонатан бол хариуцлагагүй гинэ би удаа гэд хэлдэг. Тэгээд ингэж хэлдэг. Хариуцлагагүй байдал гэвүү. Ахан дүүс минь гиснээ гинэтл нүдийг нь нулимс бүрхээд ирэв. Амьдралын утга учир дээд зорилгыг олж түүн рүү тэмүүлж байгаа цахлаанаас илүү хариуцлагатай цахлаа гэж хэнийг хэлэх юм бэ? Бид бүгд мянган жилийн туршил загсны толгойн араас хөөцөлдөж хоол хүнс ирэн тэмтчиж амьдралаа шүү дээ. Гэтэл одоо утга учиртай амьдрал бидний өмнө ирээд байна. Надад ганцхан боломж олгооч дээ. Юу сурснаа харуулах юм зөвшөөрөч гэд гуйдаг. Гэхдээ нөгөө сүрэг цахлаа бол шууд саарл нурууга түүн рүү харуулад тэгээд түүнийг ингээд цөлөөд явуулцдаг байгаа. Тэгээд цөлөгдөөд ингээд одоо сүргээсээ хөөгдөх юм бол цахлаа бол ганцаараа хатан цохон дээр очиод ганцаараа амьдрах ёстой юм билээ. Тэгээд Жонатан бол яг ингээд хөөгцөнд бол харамсдаггүй. Гол нь ганц харамсаж байгаа зүйл нь бол миний мэдээж сурсан зүйлсүүдийг тэд нар бас ингээд ойлгосоо л гэж хүсээд тэд нар мэдээгүүд нь харамсаад тэгээд ганцаараа одоо хавцал дээр очиод ганцаараа гоё нисэх сургуультай хийгээд амьдэрдэг. Гэхдээ тэр бол ингээд одоо нөгөө аав ээж хоёр нь чи хоолныхоо төлөө бэлдэх хэрэгтэй штэ гэж хэлдэг байсан ч гэсэн Жонатан бол маш олон нислэлийн аргуудыг сурчсан учраас юу нөгөө нэг талхны үүрэг байтгаа бүр илүү чанартай хоолоор хоолдог болчихсон учраас чанартай хоолоо идээд дасглаа хийгээд бүр ингээд ганцаараа айгуу гоё амьдэрч идэг. Тэгээд нэг өдөр нисэх дасглаа хийгээ байжсэн чинь гинт хажуу талд нь хоёр баг ингээд өөр ертөнцийн ингэж хэлмээр хоёр гоё юм бүр цав цагаан тийм хоёр цахлаа хажуу талд нь гараад ирдэг байхгүй. Тэгээд тэр арай өөр ертөнцийн арай өндөр түвшний хоёр цахлаа нь Жонатанд ингэж хэлдэг. Бид нэр сүргийн чинь шувууд байна Жонатан. Ахан дүүс чинь байна. Бид чамааг дээшээ гэрт чинь хүргэхээр ирлээ. Нэг хичээл дууссан бол дараагийнх нь эхлэх цаг ирсэн гэсэн үг ээ гэж хэлээд ер нь ингээд өөр ертөнцийн рүү явъя. Жинхэнэ гэрлөв чинь явъя гэж хэлээд тэгээд ингээд арай өөр төвшний амьдрал руу ордог байгаа. Тэгээд арай өөр төвшний амьдрал руу очисон чинь бараг л ингээд одоо оюун ухааны хувьд ингээд арай өндөр төвшөнд очиж байгаа юм шиг байгаа юм л да. Ингээд тэрийг төсөлж харуулж ах шиг байгаа. Хүн арай ингээд өндөр төвшний болж байгаа. За тэгээд нэг хоёрдугаар бүлэглэлээ болохоор ингээд өөр ертөнц рүү өөр арай төвшний амьдрал руу ордог. За тэгээд Жонатан маань тэр өөр төвшний амьдрал руу орсноо аян баг диваажи юм болоо да гэж бодож модал өөрөө гайхаал. Тэгээд тэнхийнхэн цахлаанаар болохоор бүгдээрээ илүү цагаан, илүү гоё. Тэгээд дээрэс нь бүгдээрээ сурахын төлөө. Бүгдээрээ илүү хурдан, илүү чадварлаг, илүү хол нисч сурахын төлөө. Тэгэл тэр гоё сүрлэг цахлаанууд нь ерөөсөө бүтэн өдөржингөө дандаа дасгал сургуультай хийдэг. Тийм цахлаануудын дунд орчдог. Тэгээ Жонатан бол тэднэртэй яг адилхан өөрөө ч гэсэн сурч мэдхийн төлөө явж байгаа ч гэсэн Жонатанг бол ингээд дотроос нь жоохон нэг эмзэглүүлж исэн зүйл нь хэрвээ энэ деважин гэх юм бол яагаад ийм цөөхөн байгаа юм бэ? Тэр газар дээр нь бол мянган цахлаа байгаа даа шүү. Тэгэхдээ энэ арай дээд түвшний энийг хэрэг деважин гэх юм бол яагаад ийм цөөхөн байгаа юм болоо гэж гуниглал. Гэхдээ гуниглаад нөгөө хуучин амьдралаа бодож исэн ч гэсэн цаг хугацаа өнгөрхийн ирээр баг багаар нөгөө хуучин амьдрал нь ингээд мартагдаад идэг. Хуучин амьдралаа бодохоор ерөөсөө хоолны төлөө явж исэн, за өөрийгөө цөлсөн гэдэг ийм нэг хэдхэн юм санагдал. Тэгээд хуучин амьдралаа баг мартах гад идэг байгаа. За тэгээд нэг ийм одоо багштай болдог. Чаан гэдэг цахлаа байдаг байхгүй юу? Тэр хөгшин цахлаа нь бол удахгүй тэр ертөнцөөс явах гэж байгаа цахлаа. Тэр төвшнийхөө сурах стамыг хангалттай сурсан одоо өөр төвшин рүү орох гэж байгаа тийм цахлаа байдаг байхгүй юу? Чаан нь бол бүр шууд одоо эдгээр чинь амар хурдан нисдэг цахлаа байгаа шүү дээ. Гэтэл чаан нь бол шууд бодлороо өөр тийшээ явдаг.
Тэгээд нөгөө Jonathan маань чаан дээр очиод энэ дивааж юм уу? Энээс өөр зүйл байгаа юу гэл тэгэл тань шиг яаж ингэж би бодлороо нисэж сурах вэ? Би тань шиг нисэж сурмаар байна гэл тэгдэг. Тэгээ чаан нь болохоор Jonathan зааж өгөхдөө болохоор хаа сайгүй бодол шиг хурдан ниснэ гэдэг нь чи тэр газартаа аль хэдийн ирснээ мэдхээс эхлэх ёстой. За мөн дээрэс нь чамааг ингэж бүрдүүлж байгаа энэ гар хөл далавчаа яг нэг өөрийгөө гэдгээ энийгээр ингэж одоо би ийм цагт хэдэн бээр нисдэг гэсэн тоо моогоор ингэж өөрийгөө хязгаарж төсөөлөхөө болох ёстой. Чи ер нь бол ийм хязгааргүй оршихуй гэдгээл өөрөө мэдчих юм бол тэрийг хүлээн зөвшөөрчих юм бол чи ингэж бодол шиг хурдан ингэж дамжиж сурнаа гэж зааж өгдөг. Тэгээд Jonathan маш удаан хичээж агаад гинэтгэл би чи ингэж одоо төгс юм байна штэ. Би чи юугаарч хязгаарлагддаггүй, эрх чөлөөтэй энэ биеэрч хязгаарлагдахгүй, энэ орон зай цаг хугацаанд ч гэсэн хязгаарлагдахгүй. Би чинь ийм гоё юм төгс оршихгүй юм байна штэ гэдгийг гинт ухаарчдаг. Тэгээд гинт ухаараад нүдэн нээсэн чинь гинт тэр хөгшин багш чаантайгаа арай бүр шал өөр ертөнцид бас очсон байдаг. Тэгээд ингээд тэр ертөнцид дээр очиод тэгээд чаантайгаа жоохон ярилцж агаад буцаад ингээд нүдэнээс нь ч өөрхөн ертөнцид ирсэн байдаг байхгүй. Тэгээд чаан нь өөрх нь явах цаг нь болоод явдیں۔ Тэгээд явахтаа болохоор шавнартаа хэлэхдээ болохоор ингээд үргэлж суралцсаар байгаараа, тасгал сургуультаа хизээж битлээ орхигдуулаараа гэд. Тэгээ ялангуяа Jonathan болохоор хайрлаж сурахыг л хичээгээрэй гэж ингээд захиад тэгээд ингээд өөр ертөнц рүү явцдаг байгаа. Тэгээд Jonathan маань тэр нөгөө нэг чаан гэдэг хөгшин багш нь явсныхаа дараа болохоор өөрөө Салливан гэдэг өөр багшийнхаа доор бэлтгэлдээд бас өөр шинээр ирсэн захлаа нарт ингээд нис сурахыг зааж өгөөд байж идэг. Гэхдээ цаг хугацаа өнгөрөхийн хэрэгэл нөгөө нэг Jonathan маань хуучин амьдралаа бодоод идэг. Хэрвээ хуучин амьдралд маань би өөрөө цөллөгдөөд юугаа мэдгүй уучраа мэдгүй байж хахад надад хин нэгэн ингээд арай илүү ухаантай арай илүү өндөр түвшний захлаа ирээд заагаад өгсөн бол ямар гоё вэ тий. Тэгээд одоо байгаа тэр газар дээр байгаа тэр захлаа нарт очиод энэ амьдралыг зааж өгөх ёстой штэ гэсэн бодол өөрөөсөө салдаггүй. Тэг ингээд бодоод бясалгаад исэн чи ер нь Jonathan маань бол одоо ингээд зааж сургах асхан сургуулах ер нь ингээд хүмүүжүүлэх хийн төлөө төрсэн захлаа гэдгээ мэддэг. Тэгээд өөрийнхөө багш Салливандаа хэлдэг байхгүй юу? Би ингээд буцаж очимоор байна гэд буцаж очиод би энэ амьдралын утга учирын талаар нөгөө захлаа нартаа зааж өгмөр байна гэж хэлдэг. Тэгсэн чинь Салливанд багш нь болохоор буцаагаад ингэж хэлдэг. John, чи цөллөгдөж байсан шүү дээ. Хуучин цагийн сүргчин одоо үгийг чинь сонсно гэж чи яагаад бодох болов? Диваажингаас мянган бээр холт тэдний байгаа газраас диваажинг зааж харуулмаар байна гэх юм. John, тэд чин өөрсдийнхөө далавчны үзүүрийг харж чадахгүй шууд. Эндээ үлд. Шинээр ирэх захлаануудад үгийг чин ойлгох хэмжээний хангалттай өндөрт байгаа шуудад тусал гэж хэлдэг. Тэгээд тэгэхээр Jonathan маань бас тексттэй юм болов гэж бодоод хэсэг тэндээ байдаг. Гэхдээ бодоод исэн чинь тэр ертөнцид болохоор өөрөө тийм хэрэггүй байдаг. Яагаад гэвэл тэр ертөнцид бол олон багш нар байгаа. Шинээр ирсэн захлаа нарт юм зааж өгөх олон багш нар байгаа ч гэсэн газар дээр байгаа захлаа нар бол тийм багш байхгүй шүү дээ. Тийм болохоор Jonathan маань дахиад багш дээр очиод би ер нь жихнээсээ яваа шийдлээ. Энд бол та алцахгүй шинээр ирсэн захлаа нар ч гэсэн ухаантай сурч мэдхийн төлөө явдаг учраас танаас сайн сураад шинээр ирсэн захлаануудыг дасгалжуулах боломжтой учраас энд бол та алцахгүй харин би бол явах хэрэгтэй юм байна. Тэгээд бид нар ч угаасаа цаг хугацаа орон зайнаас илүү дээр оршихуй үздэй. Би энд байхгүйсэн ч гэсэн хоёулынх нь нөхөрлөл дуусахгүй штэ. Бид нар чинь энд орон зай баригддаггүй үздэй гэж хэлээд тэгээд яваад өгдөг. Одоо ингээд 3 дугаар бүлэг рүү орж байгаа. 2 дугаар бүлэг нь ингээд дуусдаг. За 3 дугаар бүлэг дээр болохоор Jonathan маань буцаад газар руу очиж байгаа. Тэгээд газар руу очиод өөрийнхөө анхны шавьд нэг аюу гой омогтой Fletcher гэдэг захлаатай уулздаг байхгүй. Тэр Fletcher гэдэг захлаа нь болохоор өөрөө бас ингээд сүргээсээ хөөгдсөн. Тэгээд амар ууртаа нисчээд юм. Зүгээр л гой зугаацах санаатай би нэг гой уур чадваруудаа харуулсан ч гэсэн хөөчдөг байж шít. Тэд нар намайг хөөсөндө харамсандаа гэл нэг гой залуу амар тийм омогтой захлаа ганцаараа нисчихэд байхгүй. Тэгсэн чи Jonathan тэрний хажууд очиод хажууд нь тэгэл гой намуухан дуу хоолоогоор бити тэднийг үзье ята. Тэдний мэдчихсэнийг тэд нар мэдчихсэн бол тэхгүй байсан шүү дээ. Харин тэднийг ингээ хайрлах хэрэгтэй, ойлгох хэрэгтэй, өрөвдөх хэрэгтэй гэл хэлээл тэгэл чи нийс сурахыг хүсэж гин үү? Үнэхээр сурахыг хүсэж гин үү? Бас чи хуучин тэр чамааг хөөсөн захлаануудыг уучлж чадах уу гэл гэсэн чинь би нисэж сурмаар байна. Би бас тэднийг уучлж чадна гэж хэлээд тэгээд анхны Jonathan-ы шав болдог байхгүй. Тэгээд дахиад 2 сарын дараа дахиад 6 шавтай болоод ингээд нийт 7 шавтай болоод сарын дараа одоо хэдүүлээс сөрөглүүгээ буцнаа гэд хэлдэг. Тэнгүүд тэрний шавин гэж юусэл дандаа сурч мэдхийн төлөө явснаасаа болоод сүргээсээ хөөгдчихсэн, цөллөгдчихсэн газрын захлаа нь штэ. Тэгээ тийм болохоор тэдний бүгдээрээ одоо Jonathan хэлээд бид нар чинь цөллөгдсөн штэ.
бид нарыг өөрсдөн дундаа байлгахгүйгээд бид нарыг хөөсөн цахлаа нарт яагаад бид нэр очиж ингэж ям зааж өгсөн бид нэр явахгүй гэл юу вэ цөлөгцсөн цахлаа чинь буцаж очиж болохгүй штэ гэл тэгсэн чинь Жонатан үгүй бид нарын юу хийх ёстойг юу хийхийг хинч заахгүй бид нэр өөрсдөө хүснээ хийх ёстой яг хүссэн зүйлээ хийж байгаагаараа байх эрх чөлөө биднэрт байгаа гэд тэгээд хэлчихдэг байхгүй. Тэгсэн чинь нөгөө Жонатан ингэ нисээ яваад гисэн. Тэгээд тэгсэн чинь нөгөөдөл нь за тийм штэ ер нь бид нэр ингээд сүргээсээ хөөгдсөн шүү дээ. Бид нэр сүргээсээ хөөгдсөн байж тэр сүргийн цөлөгцсөн шувуу ирж болохгүй гэсэн дүрм журмыг ер нь бид нэр яагаад мөрдөх ёстой юм. Тэр нь биднэрт одоо хамаагүй шүү дээ гэд. Тэгээд бүгдээрээ нисээд очиод хуучин сүрэг дээрээ очдог. Тэгээд тэгсэн чинь хуучин сүргийнх нь гайхаад тэд нэг ингээл амар гой сүрлэхээр яг нэг шуу шиг нисэл аюугаа хурдан нисэл ирж байгаа штэ. Тэгсэн чинь хуучин цахлаанууд нь тэднийг хараад хүүе цөллөгдөгсөд байж штэ. Цөллөгдсөн шуучин дахиж ярдггүй штэ. Гэхдээ эдгээр яагаад ирчихэж байгаа юм бол за тэр ч яах вэ? Эдгээр чинь ямар амар хурдан нисдэг юм бэ? Ингэж хаа нисэж сурсан болоо гэж бодоол гайхаал. Тэгсэн чинь нөгөө хуучин сүргийнх нь ахлагч нь ерөөсөө энэ цөллөгдсөн шуунаар руу харж болохгүй, эднэрийг биширч болохгүй. Хэрвээ эднэр рүү харж эднэрийг биширх юм бол та нар ч гэсэн цөллөгдөх болно шүү гэж хэлсэн чинь нөгөө сүрэг цахлаа нь айгаал тэднэр рүү нуруугаа харуулаад тэднийг харахгүй гэж хичээдэг. Тэгсэн ч гэсэн Жонатан болохоор ерөөсөө тэр ахлах цахлаа болон бусад цахлаануудыг тоолгүйгээр шавнартаа сайн нисэх сургуультыг, дасгал сургуультыг л хийж идэг. Тэгэл тэднэртээ өдөр нь одоо хичээлээ зааж өгвөл тэднийг илүү сайн нисгэх дасгалуудыг нь хийлгээл орой болохоор өөрийнхөө сурч мэдсэн одоо бусдыг хайрлах хэрэгтэй мэрэгтэй ч гэдэг юм уу тийм сурч мэдсэн зүйлсүүдээ шавнартаа ингээд орой болохоор зааж өгдөг. Тэгэнгүүт нөгөө нэг сүрэг цахлаан дундаас нь шүн болохоор ингээд сонирхоол нөгөөдөлийнхаа яриаг нь ирж сонсоол сонирхоод идэг. Гэхдээ шүн дандаа ирдэг. Ягаад гэвэл бусад цахлаан нартаа харагдчих юм бол хөөгчөж магадгүй учраас айгаал шүн ирээд байдаг. Тэгж тэгж жагаад хэдэн сарын дараа нэг цахлаа яг жинхнээсээ шууд альбиасаар тэднэр дээр ирдэг. Би үнэхээр нисэж сурмаар байна гэхэд нисэж сурмаар байна гэд тэднэрт очсноосоо болоод сүргээсээ хөөгддөг. Ингээд нэг цахлаан зориглоод би та нараас сурмаар байна гэд очсон чинь нэг нэгээрээ дахиад ингээл нөгөө хуучин сүргийнх нь цахлаа нэр ирээл тэрнээс ингээд сурдаг болдог. Ингээд нөгөө Жонатан маань тэднэрт ингээл янз бүрийн сурах ёстой, бидний эрх чөлөөтэй, бидний хязгаарлаж байгаа зүйл бол одоо энэ бодол юм а тий шаш шувуу биш юм чинь бид нэр шүн нисэж чадахгүй штэ. Хотон шувуу биш юм чинь доогуур нисэж чадахгүй штэ. Бүргэд биш, шонхор биш юм чинь бид нэр өндөрт нисэж чадахгүй штэ гэсэн эдгээр бодлууд бидний хязгаарлаад байна. Энэ сүргийн юмнаар бид нарыг нэг хязгаарлаад байна. Бид нар бол эрх чөлөөтэй илүү гоё ингээ төгс төгөлдөр болоод хөгжих эрх чөлөө биднэрт байгаа гэдгийг нь зааж өгвөл бидний бүгдээрээ чадахгүй гэж байгаа энэ бодол маань биднийг хязгаарлаж байна гэдгийг зааж өгөөд тэгээ айгуу гоё юм мундаг сургаалууд хэлээд идэг. Тэгсэн чинь сүүлдээ бол ингээд нөгөө сүрэг цахлаан дунд нь баг энэ Жонатан чинь бүр юм агуу цахлаа юм шүү. Баг ингээд Жонатаны фэн клуб гарч ирэл тэрийг баг ингээд бурхан болгоод ярьдаг. Тэгээд тэгсэн чинь нөгөө Жонатаны хамгийн анхны шавн Флетчер нь Жонатан дээр ирэл таныг баг эднэр агуу цахлаан хүү юм уу? Баг бурхан гэж яриад штэ гэл тэгсэн чинь Жонатан энэ бол ингээ буруу ойлголтын хар уршиг аа. Би ерөөсөө тийм биш штэ. Чи мэдж байгаа зү тийм биш гэл тэгдэг. Тэгж жагаад ингээд цаг хугацаа өнгөрсний дараа Жонатан маань нөгөө Флетчер өөрийнхөө анхны шавьдээ хэлдэг. Би одоо ингээд явах цаг боллоо гэд. Тэгээ та хаашаа явах гэж байгаа юм бэ? Та бидний ахлагч штэ. Та биднэрт хэрэгтэй гэж тэгсэн чинь үгүй бидний мэдж байгаа зүйлийг сонсох ёстой. Мэдэхгүй цахлаанаар маш их байна. Би тийшээ явах ёстой. Одоо бол би чамд хэрэггүй. Чи харин эднэртээ зааж сургаад эндээ үлдэх хэрэгтэй. Гэхдээ миний талаар тийм янз бүрийн худлаа домог тийм үлгэр битгий зохиолгоороо би бол зүгээр л сурч мэдхийн төлөө явж байгаа цахлаа эднэрээс илүү гэх юм бол би өөрөө хинбэ гэдгээ мэдсэн. Тэгээ тэрийгээ би хүлээн зөвшөөрсөн. Бусад цахлаа бол зүгээр өөрийнхөө хинбэ гэдгээ мэдэхгүй байгаагаас хэтэрхгүй шүү. Тэрнээс ч би бол яг адилхан шүү гэд тэгээд Жонатан яваад өгдөг. За ингээд Флетчер болохоор тэгээд үлдээд хуучин цахлаа нартаа ингээд юмнуудаа зааж өгөө. Тэгээд сурч мэдхийг хүсэж байгаа цахлаа Флетчер дээр ирээл сураад ингээд 3 дугаар бүлгэнд дуустдаг байгаа. Тэгээ энэ хүртэл ингээд 3 бүлэг дээр болвол аюугаа ингээд урам зориг өгөхөр байгаа байхгүй юу? Өөрийнхөө төлөө, сурч мэдхийн төлөө, эрх чөлөөтэйгээр ингээд тэмцэх ёстой гэж 3 дугаар бүлгэнд дуустдаг. Тэгээд 4 дугаар бүлэг дээр Жонатан явснаас хойш нэлээд олон жил өнгөрсөн байдлаар эхэлдэг байгаа. Тэгээд олон жил өнгөрсний дараа бол юм жоохон утга учраа, мөн чанараа яг алдаж эхэлдэг. Жонатан байхад ч юм уу тэгээд Флетчер одоо ингээд дараачих нь өөрийнх нь анхны шав ингээд ахлаад байж байгаа шүү дээ, тий. Тэгэнгүүт анх болвол ингээд жинхэнэ сурч мэдхийн төлөө, жинхнээсээ өөрийнхөө хязгаарыг давж илүүс одоо нисэж сурахын төлөө тийм цахлаанаар ирж сурдаг байсан. Тэгтэл сүүлдээ бол зүгээр л ингээд
сурч мэдхийн төлөө биш, өөрийгөө хүчлээл ингээд дасгал сургуульд хийхийг хүсэж байгаа цахлаанаа биш, зүгээр л домог яриа шиг тий. Хүүе Джонатан гэж тийм агуу цахлаа байсан штэ. Тэр бүр ингээд амар хурдан нисдэг байсан штэ. Тэгэл тэр ийм алдартай ирчлэл хэлсэн штэ гэдэг тийм домог яриаг ингээд дасгал сургуультаа хийснийхаа дараа тэд нар ярьд юм л да. Тэгэнгүүт сүүлдээ тэр дасгал сургуультыг хийхээс залхуурж байгаа хэрнээ тэр домог яриаг нь сурахыг сонсохыг хүсэж байгаа тийм залхуу гэмээр тийм цахлаанаар ирдэг болсон. Тэгээд ерөөсө тэднэрийн тэгэл өөрсдөө зохиогоол Джонатан гэдэг чинь тийм агуу гэсэн штэ. Джонатан гэдэг агуу цахлаан хэлснээр болмол гэл ингээд. Тэгэл өөрсдөө бүр зохиогоол Джонатангийнхаа хэлбэртэй дүрс мөрсийг байгуулаад тэгснээ илүү том цахлаанууд нь амандаа мод зууж явна мовно гих мэтчлэнгээр ингээл юусэн жорын өөрсдөө баах ингээл зан үйл мухар сүсэг гаргаал үждэг. Тэгэл нэг өдөр флечер дээр Джонатаны анхны шав дээр нэг цахлаа ирснээр агуу Джонатан цахлаа саарл нүдтэй байсан уу? Одоо хөх нүдтэй байсан уу гэж асуудаг. Тэгэл гэсэн чинь флечер ингээд уур нь хүрээд бид нэр одоо ингээд нисэж сурах хэрэгтэй байтал тий нисэж сурах энэ нисэх чадвараа илүү хөгжүүлэх ёстой байтал юун цахлааны нүдний өнгөний талаар яриад байгаа юм бэ гэд уур нь хүрээд Джонатан ерөн Чернелиагаа өнгийн нүдтэй байсан гэж хэлдэг байхгүй уур нь хүрээд тэгснээ тэр ерөн чамд ямар хамаатай энэ ч ерөөсө чухал биш шүү дээ Чернелиагаа өнгийн нүдтэй байсан ч энэ ямар хамаатай юм бэ гэж хэлдэг байхгүй тэгсэн чинь бүр дараа нь бүр Чернелиагаа өнгөтөө юу ягаал тийм цахлааны хөшөө мөшөө баригдаал тэгснэ нөгөө цахлаанууд нь Джонатан чинь тийм амар агуу цахлаа чинь Чернелиагаа өнгөтэйсэн нүдтэйсэн гэсэн тэгэхээр биднээс арай өөр юм шүү мөшөө угаасаа анхнаасаа л бүр тийм өөр юм байна бид нар чинь тийм Чернелиагаа нүд байхгүй шүү гэсэн бүр тийм худлаа шал домог ярианаар гараал тэгж жагаад сүүлдээ нөгөө флечер болон өөрийнх нь Джонатаны анхны шавнар ер нь бол ингээд өөрөөсөө нислэгээ хийж хата уусаад алга болчихны гэдэг нь нэг өөр төвшинлүүгээл явчихж байгаа юм шиг байгаа тэгээд нөгөө нэг анхны шавнар нь байх болсон чинь юм нь бүр утга учраа алдаал нөгөөдөл чинь баах ингээл зүгээр мухар сүсгтэй болоод тэгэл цаг хугацаа өнгөрхийн хэрээр зарим нь бүр ингээл одоо бүр Джонатаныг бүр ингэ шүтдэг бурхан болгоод заримуд нь болохоор юу яагаад одоо Джонатан гэж угаасаа бүр байгаагүй гэл те энэ бол бүр домог яриа гэл зарим нь болохоор бүр Джонатан гэдэг үгэл сонсох юм бол бүр ингээл чихээд гараал зүхтдаг болж молоод ер нь ингээд бүр ингээд амар яг мөн чанар утга учраа алддаг байхгүй. Гэхдээ энийхэн дунд нь бас хэрсүү тийм гоё цахлаанаар гарч ирдэг байхгүй. Яг өөртөө бас ингээд сурч мэдхийн төлөө тэмүүлж байгаа тийм цахлаанаар гарч ирдэг. Гэхдээ тэд нар бол Джонатаныг ингээд дахин шүтдэггүй наа чи бол худлаа мухар сүсгээ гэд тэгдэг. Гэхдээ яг Джонатаны хэлдэг байсан те эрх чөлөөтэй бид нар чи эрх чөлөөтэй шүү. Бид нар өөрсдөө хязгаарыг даваад илүү төвлөрдөж явах ёстой шүү гэдэг тэр сургаалынхаа дагуу жинхэнэ яг тэрийг хэрэгжүүлдэг тийм хэрсүү цахлаанаар гарч ирдэг. За тэгээд энэ дунд нь болохоор бас нэг энтофи гэдэг цахлаа гарч ирдэг байхгүй. Энэ энтофи гэдэг цахлаа болохоор яг бас Джонатан ингээд дахин шүтдэггүй. Гэхдээ яг сурч мэдхийн төлөө явдаг. Тэгээд энэ өөрхөн сүргийг тэр энтофи өөрхөн сүргийг харахаар нэг л тэнэг худлаа мухар сүсэг ярьсан, худлаа нэг бахан зан үл хөзөлдсөн, өөрөөсөө тэр зан үлдээ ингээд боолчлогдоод байж байгаа юм шиг харагдаад тэгээд энтофийн бүр ингээд тэднийг хараад уур нь хүрээд ингээд зах хязгааргүй газар руу нисээд явж идэг байхгүй. Тэгээд тэр нисээд явж исэн чинь гинт хажуу талд нэг өөр цахлаа гоё хурдан нисдэг цав цагаан цахлаа гарч ирэл энтофи чи сурахыг хүсэж байна уу гэж тэгдэг. Тэгэл тэгсэн чинь би сурмаар байна. Гэтэ та юм бэ гэл тэгсэн чинь би Джон байна гэл хэлдэг. Джонатан хажууд нь гараад ирдэг байхгүй. Тэгэл ер нь ингээд ном маань дуустдаг. Тэгээд дөрөвдүгээр бүлэг дээр бол одоо ингээд бидний эрхчлөөгөө өөрсдөө хязгаарлаж байгаа тухай гарч байгаа. Гэхдээ яг жинхэнэ эрхчлөөний төлөө жинхэнэ сурахыг төлөө тий одоо нөгөө шав бэлэн болохоор багш гарч ирдэг гэдэг шиг тэр ингээд бүгдээр ингээд замхраад мөн чанараа алдаад жинхэнэ эрхчлөөтэй нэ өөрөөсөө эрхчлөөг боогдуулаад ингээд байж хахад тэр дундаас нь энтопи бол ингээд сурахыг хүссэнгүүт Джонатан хажууд нь ингээд гарч ирэл чи сурмаар байна уу гэж тэгж байгаа нь ерөнхийдөө бол ингээд шав бэлэн болоход бас ингээд багш гарч ирдэг гэдгийг ч бас харуулж ах шиг байгаа. Тэгээд ерөнхийдөө бидний хязгаарлаж байгаа зүйл энтофи бол тэднийг харангуйтаа өөрөө ингээд шал тэнийг ер нь идэвхтэй байж хаад юм аа ингээд цааш яваад гэж байна шүү дээ. Тэнгүүд бидний хязгаарлаж байгаа эрхчлөө хязгаарлаж байгаа зүйл бол гадны зүйл биш бид нэр өөрсдөө бодлын гинжээ таслах юм бол бид нэр чих эрхчлөөтэй болно. Энэ бодлол бидний хязгаарлаж байгаа шүү тухай гардаг юм сонирхолтой зохиол байгаа. Тэгээд философик жоохон ном учраас уншсан хүн болгоно та одоо ямар нөхцөл байгаа вэ гэдгээс хамаарат өөр мессежийг өгөх байх тий. Одоо энэ дээр бол ингээд оюун ухааны өөр төвшингүүд байгаа дээ шүү дээ тий. Тэгэхээр ямар төвшин байгаас хамаарат илүү гой одоо мессежүүдийг өгөх байх. За тэгээд өнөөдрийн бичлэг дээр Джонатан Ливингстон хэмээх цахлаа номын гол санааг товчлон ярьлаа. Тэгээд дараагийн бичлэгээрээ уулзъя баяр та.